За сайн байцгаана уу. Өдрийн мэнд хүргье. Өнөөдөр та бүхний компьютерийн тухай компьютер гэж юу юм? Миний ерөнхий ойлгосон тий. За энэ дээр бол компьютерийн зураг үүж байна. За компьютер нь бол ер нь дэлгэц, гар маавз, процессор гэсэн ерөнхийдөө дөрөв жидэг. Тэгэхээр компьютерийн ажиллахдаа гол ажилдаг юм маань ерөөсөө энэ процессор. За процессор нь бол одоо энэ процессор нь байна. Энэ процессор дотор одоо бүх компьютер ажил явагдаж идэг. Тэгэхээр зэрэг дэлгэц бол ерөнхийдөө процессорт явагдаж байгаа үйл ажлыг дэлгэцэн дээр харуулах. Гар бол компьютерт процессорт байгаа үйл ажлыг гар маа үзэж энэ процессор дотор үйл ажлыг үзүүлж байна. Тэгэхээр ер нь компьютер гэдэг юм маань ерөөсөө энэ процессорыг гол үндсэн юм. Тэгэхээр процессор дотор одоо юу байд юм бэ гэдэг талаас ерөнхийд ойлгуулъя. Тэгэхээр процессор нь бол компьютерийн бүтцэн дотор бол энэ юу байна? Hardware, software гэсэн хоёр үндсэн юунаас бүрдэнэ. Hardware-ных эдэнгүүд. Эдэнгүүд нь одоо энэ процессор, дэлгэц, гар маавз. Тэгээд энэ дотор юунууд байна. Энэ процессор доторх эдэнгүүд гэдэг орох. Дээрээс нь камер энэ чихвч гэх мэтлэнгээр одоо энэ компьютер нэмэр өөрсөн флаш гэх мэтлэн зүйлүүд орж ирж процессорын эдэнгүүд бол юу яа бүрдэнэ. Ер нь hardware ер нь энэ эдэнгүүдийг процессороор hardware гэж нэрлэнэ. Тэгэхээр эхний ээлж нь hardware-таа танилцъя. Одоо тэгэхээр энэ процессор дотор юу байдаг гэхээр ер нь таа бүхэн процессор дотор эхний ээлж нь энийг хаагаад энэ дээр би юу нэг их авто. За энэ бол одоо компьютер их автон байна. Их автон дотор энэ процессор дотор байж байгаа их суурь нь их автон. Энэ их автон дээр гар маавз, флаш нэмнэж ордог орлоготой ингэ байж байна. Энэ их автон дээр одоо юу суурлах байх вэ зэрэг. Энэ дээр эхний дараагийн эхний ээлж нь юу вэ? CPU. Энэ сууж ирнэ. CPU гэдэг нь болохоор зэрэг ийм олон хөлттэй, ардгар хөлттэй юм байгаа. Энэ компьютерийн хурд хөлтийг харуулдаг. Дараагийн асуудал болохоор зэрэг энэ CPU-ийнхаа дээр нь кулер гэж байна. Энэ бол танигаас сенс ийм радиатортай хэлбэрийн зорилт байна. Үүний ерөнхийдөө энэ зургуудыг ингэж энэ дотор компьютер байна, CPU байна. Үүнийг жоохон томруулбал ингэж байгаа. За тэгэхээр энэ дээр одоо янгууд байна. За тэгэхээр зэрэг эдгээр эдэнгүүд дотор компьютер, CPU, кулер, энэ тэжээлийн блок. Энэ хард, DVD-ROM, видео уншигч их мэтлэн эдэнгүүдээс бүрдэнэ. Энэ их автан дээрээ сууж байгаа. Энэ
Hard бол сүүлийн үед их энэ hard-ыг hard мань одоо ийм болчиход байгаа. Дээр үед бол ерөөсө өмнө анхан бол HDD hard байсан. Ийм том hard байсан. Сүүлийн үед SSD гэдэг ийм hard гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол компьютер рүү ийм том хардтай хүмүүс бол ийм SSD hard тавьчих юм бол компьютер чинь маш хурдтай ажилдаг. Үзүүлэлт ажиллахад хамаагүй хөнгөн болдог. Тэгэхээр хүмүүс ер нь арга нь бол ийм hardтай байвал ийм SSD hard гэр. Одоо сүүлийн үед бүр ийм ARM дээр суудаг ийм SSD hard болсон байлээ. Энэ бол сүүлийн үеийнхээ компьютер энэ дээр үеийн компьютерд энэ сүүлийн үеийн ийм hard таарахгүй. Энэ болохоор сүүлийн үеийнхээ энэ их автан өөрөө юу учраас их автан өөрөө ийм суух юм байхгүй учраас энэ их автан дээр ч энэ нэг суух зориултыг юу байх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол их автан дээр бол энэ суултууд нь үүрэн байхгүй гэсэн. Тэгэхээр энэ сүүлийн үеийн ийм hard энэ сүүлийн үеийн компьютер бол ийм hard авахар бол ийм hardтай авал юу урд сайжрах ажиллахад хялбар болно. За тэгэхээр одоо ерөнхийдөө бол ер нь hard гэж юу юм? Ер нь компьютерийн юунууд ер нь юу гэдэг ойлгосон иймэрхүү юм байна. За тэгэхээр эдгээр энэ дангууд дотроо би бас тайлбарлаад үзье. За энэ дисплей карт гэдэг юм бол компьютерийн одоо дэлгэцэн дээр байгаа нэгтрал тэрний хөдөлгөөний хурдыг бол сайжруулах. Юу тавих зорилттой байдаг. Энэ бол голдуу нэг тоглоомын зорилттой. Тоглодог хүүхдүүд бол тоглоомын компьютер шаардлагатай. Тэгвэл жирийн нэг классын програм, жижиг програмууд ажиллах, офисын програмууд дээр ажиллах юм хүмүүс төрөөс нэг бол өндөртэй байдаг учраас нэг 50 дахь шаардлагагүй гэж. За энэ дээр одоо компьютер юу яагаад ирсэн тохиолдол удаад уучраад ирсэн тохиолдол компьютерийн бол ажлуудаа явж байгаад бол анхаарах гол юм бол энэ кулерийг бол сольж явах хэрэгтэй. 2 жил болоод ирэхэд бол нэг CPU-г хөргөжөөд учраас байнга ажиллаж энэ CPU маш өндөр халдаг. Тэгэхээр энэ кулер бол байнгын ажиллаж энэ тоос шороо их сорж тэгээд энэ хэрэглэлт нь муудаад ирэх юм бол кулер халаад компьютер гацх хэсэг үүсдэг. Тийм учраас энэ кулерийн сенсийг бол ер нь юугаар зургийг дарж ягаад компьютерийн дэлгүүрээс аваад солиод тавьчих гэвэл цоорондоо таарахгүй гэж байна. Яг зургийг дарж ягаад ийм кулер магах хэрэгтэй байна. Компьютер дээр инженер зургийг салгаал тавьчих болно. Ингээд кулерийг сайжруулж явах хэрэгтэй. За бас нэг анхаарах юм бол энэ дээр нэг зүйлөөгөн байгаад юу байгаа. Ийм жижиг батарей байгаа. Энэ батарей, энэ BIOS-ын батарей гэдэг. Одоо энэ их автан дээрээ бол зураг авчих чинь. За энэ дээр хөөж гарчихсан байж байгаа. За их автан дээрээ одоо ингээд харахтаа энэ BIOS-ын батарей энд байж чинь. Энд BIOS-ын батарей байж чинь. Энэ батарейг энэ зах руу жоохон ингээд умсраа дараад явахтаа аянда ячдаг. Гараад ирдэг. Тэгээд юунийг бол яачих хэрэгтэй. Сольчих хэрэгтэй.
Учир нь юу вэ гэхээр зэрэг энэ яасан батарей муудаад ирэхдээ компьютер удаад ирэхдээ ажиллахгүй бол компьютер унтраачгаад асаахтаар нөгөө огноо цаг зөрөх F1 товшруу дарж асдаг болох гэмээр асуудал үүсэж. Энэ нь юу вэ гэхээр нөгөө энэ батарей ямар учиртай юм гэхээр нөгөө компьютер унтарсан үедээ нөгөө цаг тэр компьютерийнхаа тохиргоог санаж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ унтарсан үедээ энэ батарей ажиллахгүй бол компьютерийн цагч зөрөөд явах магадaltaй. Тэгэхээр юунийгаа бас анхаарч энэ уучирсан компьютер дээр бол энэ батарей, энэ кулер хоёрыг бол сольж явах хэрэгтэй. За ерөнхийдөө бол ингээд компьютерийн хэд ангууд иймэрхүү юм байна. За ерөнхий компьютерийнхаа хардвар за энэ DVD-ROM энэ бусад хэд ангууд бол бид бол яг ийм ч. За тэгэхээр одоо энэ юу нэгээ танилцсан. Хардвар хэд ангуудын ерөнхийдөө олж тийм ээ. Ийм ийм энэ бүхэн хэд ангууд ажиллаж ээж энэ компьютер маань процессор. Энэ процессор гээд байгаа доторх юмнуудын эднэр байна. Энэ гадна тал нь юу нь бол ерөөсөө кейс гэдэг. Кейс бол ингээд ямар ч загвартай байж болно. Дэлгүүрээс одоо компьютер процессор авахтай гадна кейсийг ямар ч загвартай кейс авах. Тэгээд доторх үзүүлэлтүүдээ саяхаа компьютерийнхаа юмнууд үзэж аваад үзүүлэлт шалгаад ингээд явчихна. Тэгэхээр ямар хөө загвартай дүрстэй кейстэй процессорынхаа гадна хайрцаг нь бол кейс гэнэ. Энэ кейсээс гэдэг. За тэгэхээр компьютерийн саяын дээр үзүүлэлтэн дотор ч одоо ямар үзүүлэлт байх вэ гэхээр компьютерийнхаа өөрийнхөө компьютерийн үзүүлэлтийг үзэхийн тулд Start System дээр дарчаад EXTIG гэж үчээд Enter дарна. Тэгэхээр энэ компьютерийн үзүүлэлт маань эндээ гарч ирж байна. Үйлсийн системийн Windows 10 64 биттэй үйлсийн систем тий. ID бол секреттэй байна. Memory RAM 819 байна. За тэгэхээр зэрэг энэ дээр CPU гэдэг чинь нөгөө бидний саяын хэд танилцуулсан чинь CPU маань одоо энэ шүү дээ. Тэгэхээр энэ CPU-ний үзүүлэлт бол энэ дээр байж байгаа. Тэгэхээр зэрэг CPU-ний компьютерийн CPU-ний үзүүлэлт. За энэ дээр энэ RAM чухал үүрэгтэй. Энэ RAM чухал үүрэгтэй. RAM бол компьютер ажиллаж явах үеийн шуурхаа санах ба гэдэг. Компьютер ажиллаж явах үедээ энэ RAM маань одоо өндөр байх юм бол бацх магадaltaй багтай. Ийм байдаг. За энэ хаардын зөөврийн хаардны зураг. За энэ зөөврийн хаард яг бас хэрэгтэй. Тэр компьютерийн ажиллахдаа анхаарах одоо зүйлүүд байна. Юу вэ гэхээр ээлжийн компьютерийнхаа юу яаж өгөх гэдэг. За компьютерийн үзүүлэлтийг бол эндээс бас үзэж болно. Тэгээд баруун тавчаа дараад энэ RAM гэдэг үзүүлэлтийг үзэж болно. За энэ компьютер дээр анхаарахын тулд яах вэ гэхээр нэгдүгээрт бол одоо RAM энэ үзүүлэлт байх хэрэгтэй. За үүний гадна бас энэ hard C дискэн дээр бол компьютер зай сайтай байх хэрэгтэй. Энэ компьютерийн одоо энэ дээр эзэлж байгаа зайны цэнхэр байна. Ийм юу гэсэн арган суулгасан байна. Энэ суулгасан 238 ГБ
хаардан дээр энэ цэнхэр нь болохоор ингээд үрчсэн хаардл бол сул зайн байна гэсэн. Тэгэхээр энэ сул зайн байхгүй дүүрээд ирэх юм компьютер бас гацдаг. Тэгэхээр компьютерийнхаа энэ C дискний энэ юуг нь хэн багтаамжийг бас харж явах хэрэгтэй. За өөр одоо компьютер дээр анхаарах юм бол юу гэхээр компьютерийнхаа апдейтыг сайн хийх хэрэгтэй. За одоо энэ дээр жишээлбэл апдейт хийхэд тулд яах вэ гэдэг энэ Start System дээр Windows апдейт гэдэг энэ дээр очих. Энэ дээр апдейт хийж уншуулаад апдейтыг хийж авах хэрэгтэй. Ер нь апдейт хийгдээд яах апдейтны хийж юу яаж юу гэдгийг мэдхийн тулд Start System дээрээ бол ингээд хайчих хэрэгтэй. Тэгэхээр энэ компьютер маань хэзээний апдейт байна вэ? Version 22.2 хамгийн сүүлийн хувилбар дээр апдейт хийгдсэн. Та бүхний компьютер ингээ үзэхэд 22.2 гэсэн версэнтэй байх юм бол компьютер чи апдейт нь бүрэн хийгдсэн байгаа юм. Апдейт сайн хийгдснээрээ компьютер маань хамгаалалтаа авч ажиллахад бүрэн найдвартай болж байна гэсэн үг. За үүнээсээ гадна энэ компьютерийн хамгаалтан дээр юу анхаарах вэ? Энэ secret Windows security-г сайн дэвшүүлж хэрэгтэй. Одоо ингээ бүгдээрөө ногоо байж байна. Энийг бүгдийг ногоо болгож өгөх. За жишээлбэл энэ вирусыг өөрөө ороод скан авчаас full scan уншуулад сканы дээр одоо бүгдийг уншуулж хэрэгтэй. Энээсээ гадна manage setting гэсээр ороод энэ төвшөөрөл бүгдийг ингээ идэвхтэй болгож өгөх хэрэгтэй. Энэ бол бүгдээр ингээ бүх юмыг вирусыг шалгаж ийна гэсэн. Тэгэхээр скан авьтаас дотор энэ quick scan, full scan энэ хоёрыг уншуулж явах хэрэгтэй. Бүрэн компьютер скан ингээ скан дараад энэ сонгоод скан яа энэ сонгоод скан дараад уншуулчих хэрэгтэй. За үүнээс гаднаас firewall идэвхжүүлж өгөх хэрэгтэй. Firewall маань багтаа энэ энэ дээрээс firewall авчихсан ч байна. Windows Defender firewall. Энийг ингэж идэвхжүүлж өгөх хэрэгтэй. За энэ дээр нь Windows setting гэсгээр биш байна. Энийг бол бүгдээ ингэ ногоо болгож өгөх хэрэгтэй. Ер нь гэхдээ бол firewall-ыг идэвхжүүлэх өгсөн байна. Вирусын хамгаалт бол ер нь ачна. Авчихна. Энэ firewall идэвхжснээрээ яг хөө гаднаас орж иж байгаа интернетээс орж иж байгаа флашаас орж иж байгаа юм бол галт таана гэсэн үг. Энийг хамгаалж өгдөг. За энэ юм байна. За хамгаалт идэвхжүүлэх дээр юм. За цэвэрлэх тал дээр бол одоо компьютерийг цэвэрлэхийн тулд одоо энэ физер рүү ороод энэ дээр баруун тавчаад дараад энэ эднийг уншуулчих болно.
системийг одоо алдаа байна уу гэдгийг уншина. Энэ дээр энэ дефрагмент гэдэг нь яг тухайн байлуудыг бас зэгсэж уншиж байдаг. Нийлээ хугацаа орж уншдаг. За үүнээс гадна энэ хогийн сав руугаа ороод хогийн сав доторх энэ байлуудыг бол бүгдийг нийтийг ингээд нүгээр устгachж болно. Буцаагаас эргэж болно. Устгахаар бол шууд энэ дээр дараал устгах. Энэ бүгдийг идэвхжүүлж устгах юм байна. Шин дээрээс устгах шүү дээ. Хогийн савд байлууд устгах. Тэргээд хогийн сав маань. За үүнээс гадна бас энэ компьютерийнхаа C дискийн дотроос нь Windows-ийн temp файлыг үүсгэж байна. Энэ файлыг бол бас бүгдийг Ctrl A дараад бүгдийг Shift delete хийж байна. Энэ temp Windows доторх энэ байна. Windows-ийн temp энэ файлыг бол юу бол устгах хэрэгтэй. Энэ бол Windows үйл ажиллаж байхдаа алдаа гарсан нэгдэл байлууд байдаг. Энэ бол яарчид зэвэрчгэн. За гэх мэтлэнгээр компьютерийг цэвэрлэгээ хийх. Цэвэрлэх. Хамгаалт хийх. Эдгээр үйлдэлүүдийг төлөвлөе. За одоо програм суулгах тал дээр компьютерт одоо програмуудыг хэрхэн суулгах вэ? Одоо жишээлбэл суусан програмууд жишээлбэл энэ дээр одоо миний Photoshop гэж байж ах жишээний Excel-ийн програмууд байна. Үүн шиг програм суулгахдаа бүгдээрээ юу руу оръё? Web browser ороод үзэгцгээ меню оръё. За үзэгцгээ менюс бүгдээрээ програм суулгая. Татаж авах гэдэг дээр ороод class системээс үзэг 3 гэсэн байсан гарсан байгаа. За үүнийг одоо бүгдээрээ файл explorer дээр татсан файл маань ингээд татсан файл маань компьютер руу орохоор энэ download гэсэн байгаа. Тэр үзгээ одоо их чи тэр хоёр тавчаад файлаа задлаа. Файл задлалт энэ юу гэхээр араар зипэлсэн байдаг учраас зипэлсэн байл энэ байгаа газар задлаа. Үзэг 3.0 руу орлоо. Үзэг install гэсэн. За энэ local data энийг бол энэ компьютерийн үзүүлэлтийг хараа суулгана. За жишээлбэл сая манай компьютер маань үзүүлэлт нь энэ дээр нөгөө txt IG гэдэг ингээд үзэхтэр Windows 10 operating system Windows 10 64 бит гэж гарч байгаа. Тэгэхээр энэ 64 бит гараад яваа. 64 биттийг энэ дээр суулгах байна. Энийг суулгаад энийг бол миний компьютер суудсан байгаа учраас суулгах шаардлага байхгүй. Шууд үзэг стапаа суулгая. Програмаа суулгахад бол шууд тэр хоёр тавшин
Тэгээд next. Энэ танилцуулга юмнууд уншаад тэгээд next. Тэгээд next. За ингээд програм суулаа yes гэдэг очихно. Одоо вирусийн програмыг шалгаад энэ суулгаж болох уу гэж байгаа хэрэг. За ингээд энэ програмыг үзэг классын програм суудсан байна. За энэ програмыг суулгачаад тэр юугаас ажил утсан болвол энэний суулгацсан бол шууд ажиллана. 6432-тэй алийг явах. За ингээд програм суухтараа шинээр манай програм ажиллагаа хийж байгаа. Энэ дээр бол шинээр бараагаа бүртгэхэд тэр одоо шинэ бараа бүртгэе. За дараах нь 500 төгрөг. Enter дараа табооны энэ тасаг энэ дээр байхгүй бүх юм шинээр байгаа учраас шинээр тасаг үүсгэе. За хүнсгэж тасаг үүсгээд энэ тасгаас хүнсгэн дээр энэ дээр нь барааныхаа кодыг за ST 1 2 3 гэдэг ингээ барааны код чи бараанд өөрт нь барааны код байгаа хэрэг шууд гэд одоо энэ дээр юун дээр нууц үг 2 3 байхаа шүү. Нууц үг оруулах гэж хэвчээ юм яа. Жиж юугаа бүртгэн. Шин бараа. Бүртгэв. За мен өдөр нэг бараа. За энэ дээр монголоор код өчигдөхгүй. И 1 2 3. Ингээд энийг янз дараа код үсгээд энэ юугаа тасгаа багвал за одоо энэ дээр бараа хадгалагдсан чинь энэ дээрээ D1 2 3 гэж дарахад кодыг бараа дарагдана. Энэ бараага F5 дараа 1000 төгрөгөөр төлсөн гэж. Тэгээд баримттай харах гэдэг. Ингээд энэ програм суухтаараа туршилтын хугацаа 30 хоногор програмд орох 30 удаа оролт үзэх. Тэгээд ийм эрхтэйгээр энэ програмыг тэгээд сая энэ бараа бүртгсэн бараа чи энд байж байна. Ингээд дараа явж бас болно. За ингээд эдгээр баримтуудыг бас хэвлэж болох байна. За ингээд шинэ бараа энэ програмыг танилцаад үзэхийн тулд энэ дээр асуултын тэмдэг дээрээс нь тусламж байгаа. Энийг нэмэхийг задлаад энэ бараа бүртгэхэд яаж бүртгэх вэ? Бараа засварлахад хүн засварлах. Тэг буюугаа хэрхэн үүсгэх ингээд энэ бүх зүйлүүд энд байж байгаа. За ингээд энэ манай програмыг танилцаад суулгаж 30 хугацаанд оролдоод танилцж болно. Тэр худалдаж авах бүртгэлийг үүсгээд нэрийг зөвшөөрөх гэхээр энэ дээр одоо нэр хаягаа хийгээд хадгалаад гэдэг програмыг худалдаж авах боломжтой шүү хүмүүс.
устгах болно. За ингээд нэгдээ суулгаад ингээд яачихсан танилцсан танилцаад одоо энэ борлуулалтны өнөөдрийн зарц бараа энэ байж байна. Тэгээд юмнуудаа үзээд явахаас гадна нэгдээ суудсан програмыг эргүүлээд устгах болно. Энэ програмаа устгахын тулд яах вэ гэхээр юугаар орё. Програм суулгасан. Устгахын тулд энэ дээрээс control panel uninstall үзэг кассын програм uninstall гэдэг энэ дээр дараад устгачих. Тэгэхээр програм суулгах устгах юм амархан байх нэ. За нэгдүгээрт програм суулгаад үзсэн. За одоо энэ юуныхаа хажуугаар та нарт бас нэг програмын компьютер дээр веб браузер дээр ажиллахад уурал хадгалагын хэсгийг өгч гэж бодсон. Энэ юу гэхээр би бол энэ одоо юу яах та ингээд веб браузер дээр ингээд файлтер үүсгэж юм хадгалцдаг. За миний програмууд гэхэд ингээд ийм програмууд яадаг гэсэн. Одоо програмс дотор ямар JavaScript хэлний програмууд ингээд бидэхэд ингээд явж байгаа чинь өөрийн хэрэгцээтэй юмнуудаа бол энэ дээр ингээд чигсэн яаж ах шиг. Тэгэхээр ингэж тав хүн юугаа веб браузер гэдэг нь юу вэ гэхээр зэрэг интернет рүү ордог хүчийг веб браузер гэдэг. Одоо ээж гэсэн веб браузер. За зарим нь Chrome, Firefox гэдэг байдаг штэ. Үүнтэй адилхан ээжийн дээрээ бол өөрийнхөө юугаараа үүсгэчихсэн. Аккаунтаа үүсгэчихсэн юм байх бол энэ дээрээ бол өөрийнхөө хаягуудаа хадгалаа явуулж болдог. Жишээлбэл одоо энийг яаж хадгалах вэ гэхээр энэ дээр энэ уурал хаягаа авах. За энэ дээр одоо жишээлбэл энэ зургийг би хадгалж гэдэг юм. За энэ үзэг даунлоод гэдгийг хуулаад авчиж. Уулж авчихад одоо өөр юм дотроо би хэрэгцээтэй сайт миний одоо хэрэгцээтэй сайт үү юу пэст гэж. За энийг хаачи өөрийн хэрэгцээ сайт чинь сая миний үзэг даунлоод гэдэг. Энийгээ бас ингээд edit гэд нэрийг засч болно. Энэ дээр одоо юуны тухай сайт юм те. Манай сайт хадгалж. За одоо энэ дээр нийлээ. Энэ юу руугаа орлоо. Хэрэгцээ сайт гэсэн дотроо манай сайт гэж явж байгаа шүү дээ. Тэр дарлаа үзэг зэрэг маань даавуулаад яг нь орсон хэсэг руугаа орчдөг. Тэгэхээр одоо эднэрүүд ингээд хэрэгтэй линкүүдээ бүгдээ хадгалаа. Энэ дотроо ахаад энэ хэрэгцээ сайт дотроо ингээд энэ дотроо ахаад шинээр файлтер үүсгэж болно. Нэрийг өөрчилж болно. Эд файлтер гэж шинээр үүсгэж. Тэгээд нэр өгөөд энэ жишээлбэл одоо шинэ файлтерүүд энэ програмс дотор чинь ингээд нэг юм файлтер энэ дээр ахаад SQL гэх файлтер үүсгэж. Visual Studio гэдэг энэ дотор ахаад ингээд файлтер үүсгэж энэ хоошоо сумтай. Ингээд явцдаг. Тэгэхээр энэ бол хүнд маш над бол маш хэрэг болж идэг. Энэ дээр одоо жишээлбэл файлтрууд дотроо хэрэгцээтэй файлтерлоод юм хадгалж урд хаягуудаа хадгалцдаг. Үүнээсээ гадна эхний ээлж нь хэрэгцээтэй юм руу орё гэх юм бол одоо Google Translate руу орохоор шууд ингээд дараа орчдөг. Ийм нүдэг ил тавьчих. Цааш нь хөрөлжүүлээд ингээд файлтерлаа хадгал. Энэ их хэрэгтэй байдаг. Ингээд таа бүхэн хэрэглэж төвшээрээ. За ингээд манай хичээлийг анхаарал тавьж сонсож нэгдсэн таа бүхэнд баярлалаа. Бишээ асуух тодруулах сурах мэдэх сонирхолтой хүмүүсээ үл саналаа хэлээрэй. За тэгээд subscription дараарай. Бид бүхэн саналаа хэлж саналуудлаа асуух юм бол таа бүхэнд бас даавар
зөвшөөрсөн. Дараагийн удаа бол дотоод сүлжээний талаар бас хичээл болох бодолтой байгаа. Ер нь миний зав боломж их бага байдаг. Хаяад их завтай байдаа гэж хэлж байгаа өөрсдөө хүсье. За та бүхэнд ажлын амжилт анхаарал тавьсан баярлалаа. Баяртай.